Өглөөний мэнд манайхаа нэг өдрийн өглөө болж байна. Ажилдаа гараа. Тракныхаа бүх юмыг шалгачлаа. Одоо асаах чинь. Өнгөрсөн 7 хоногийн хатгад авч орж ирсэн хостойгоо явж байгаа. Нэг цаг яваад ачаагаа өргөж өг. За тэгээ бичлэгтэй хамтуугаарай. Лайк дараарай, subscribe дараарай. 7 хоногийн ажлаа ингэж эхлүүлье. Өнгөрсөн 7 хоног шиг сайн байх болтугай те. Энэ газар анх ачаагаа авахд job site дээр ачаагаа буулгах хэрэгтэй байсан байхгүй юу? Тоосгонуудаа. Ачаагаа аваад хөдлөөд явж исэн чинь хаягаас солиод яг энэ brick yard дээр одоо компани дээр буулгахаар болсон байлаа. 9 цагаас бити хоцроорой гэдээсэн. Би яг одоо энэ чи 9 цаг 10 минут гэдэрсэн. Ирэхэд гайгүй. Дараагийн ачаагаа авцсан байна. East Chicago, Indiana-гаас аваад Rock Valley Iowa руу 1700-аар авсан. Сайхан урдан болгочих чинь нөө. Ганц шиг тос уралдаж байна. Okay, thank you. Энэ манай компани Таракевч. Тэр нэг газараас ачаа аваад нэг газар руу явж байгаа. За энэ дээр ачаа авах нэ. Түрүү манай компани жолооч энэ цаатлыг нэн дээр зогссон байсан. Түрүүн гараа авчлаа. Түрүүлээд явлаа шүү гэж. Ингээд гараа ирэл. Ай. Өглөөний мэндэ. Нөгөө газараа хүрээд ирсэн шүү. Ямар ч байсан цаасаа өгөөд чек нээчээ. Нөгөө кран ажилладаг хүн байдгүй. Одоо би наашаа ингээд тэгшрээд орж ирэх хэвээр. Гадаас амар өтөн биш. Дараагийн ачаа нь энэчнээс нь 2 цаг гаруй яваад нөгөө юу авдаг штэ. Хуйлсан төрмөр авдаг штэ. Тэрийг авах юм байл. Гадаа ачаагаа бэхлэн. Яана амар өтөн штэ. Нэг страп хураацсан. 5 страп үлдлээ. Ачаага буулгаад дуусчлаа. Нүрээ угаачлаа, 0 орчлоо. Одоо дараагийн ачааргаа хөдлөх чинь. Өнгөрсөн 7 хоногт нэг инээдтэй юм болоод энэ шар өсчингүүд, хар өсчингүүд Азуудын үсийг засч чаддаггүй байхгүй. Тэгээд
Би өнгөрсөн 7 хоногт нэг шар усчин дээр очиж засуулсан гэсэн чинь амар тэнэг болгочихдог байхгүй. Тэгээ би нөгөө усчин рүү уурлаад ямар сонирн болгоч би өмнө бас хэд хэд удаа очиж ирсэн. Тэгээд өмнө ирэх зүгээр засаад байсан байж ягаад энэ удаа ингэж засчихж байгаа юм бэ? Амар тэнэг болчихлоо гэд уурлаад. Тэгээ уурандаа наад үсээ тэр чигт хусчаа гэд халзан болго гэд. Бүх усаа авахулаад одоо миний ус юм халзан. Одоо буцаад ургах юм да тий. Тэгээ тэр малгайтайгаар л явж байгаа. За энийг хайда. Бэли яана. Бэли тэр. Чагаа бэхлээл хийж байна. Гадаа хүүтэн болохоор бичлэг сайн хийж чаддгүй. Газ энийг бэхэлчихэд хөдлөхгүй болол. За түшээ аванга тарак нэг тойроод үзчихье. Нэг сайхан түшээ аваад тэгэл нэг уухам аваад тэгэл нэг 6-7 цаг суунда. Хүүтийн хэвээрээ л. Тэг хэвээрээ байхгүй гэж авт те. Комментор айгүй олон хүмүүс таракан тодорхой үзүүлээч. Дотроо яаж явдаг вэ гэсэн асуултууд их байгаад байна. Тэг миний тарак чинь юу ахгүй юу? 2006 оны жоохон хуучин тарак ахгүй юу? Би ингээд нөгөө трак яадаг барьдаг хүмүүсийн бичлэгүүдийг үзэхээр айгүй гой таракнуудтай доторх нь айгүй гоё. Тэгээд нөгөө их гой юмнуудаа л айгүй харуулад байд юм байлээ. Тэгэхээр би жоохон санаа зовоод байд юм аа. Минийх чинь айгүй мараал айдлыг талд орцсон. Хуучин тарак болохоор бүр тэгээд янз бүрийн юмнууд өнгөцсөн алдсан болохоор санаа зовоод байд юм аа. Одоо цагийн чи 10 өнгөрч байна. Эндхийн зогсоол бол битүү болцсон байна. За ганц нэг К зогсоол байна. Бүгд дээрээ сайхан унтах гал зогсцооцсон байна да. Чист айгүй болон классик таракнууд шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 тэр цагаан мөн үү биш 11 12 13 14 15 16 17 бараг худалч талаас илүү чихо классик тарак. Ийм тарак гонд үзэх ёстой. Хүч гэж амар байна. Өглөөний минь монголчуудаа. Тэгэл монголчуудтай л мэдсэн юм байна уу да тий. За өчтөр уржигдрыгаа бодвол хамаагүй сайхан дулаарч гэж. За энэ ч тараканда хүлээгээ суужээ гэж. Тэгээд энэ тэр нэг форклифттэй хүн хурж ирээд хаан зогсох уу яах вэ хөөг нь хэлж өгнө. Хүлээч гэж байна.
100 тарак байна. Тэнд харагдаж байгаа тэр хаалгараа орох юм байна. Тэгээ энэ талд тараалтуудын араас урах юм. Тэр хооронд нь хоолой юу гэдэг чинь. Хоол юу гэж идэж ийн вэ гэвэлээ штэ. Би жоохон нусоожод байгаа. Жоохон даарсан юм шиг байлаа. Тэгээд сармис ихтэй ногоотой шүл хийж идэж ийн. Тэгээ дээр нь юу гэж идэх вэ гэхээр вэ штэ. Өмнөх бичлэгнүүдийн коммент дээр жоохон эрүү тооллооч ээ. Дандаа будаа идэх юм а гэсэн байдлаа. Тэгээд энэ удаад ийм будаа туршиж үзэх гээд бор будаа гэж байгаа. Тэгээд энэ харнууд нь юу юм бол та? Коно юу гэж унших юм бол энэ Коно brown rice with garlic гэж байгаа байхгүй. Коно гэдэг нь мэдэхгүй юм байна. Organic quinoa гэж байгаа юм. Одоо юу юм бэ? Тэгээд бор будаа, саримжтай бор будаа гэх. Энэ болохоор бүтэн болцсон. Доороос харагдаж байгаа бох тий. Бүтэн болцсон. Тэгээд халаагаад идэх юм байлаа. Тэрнээс өмнө болохоор нэг юм багц ингээд барьцсан байдаг байхгүй юу? Вакуумжуулсан юм шиг. Тэгээд энийг нь гараараа ингээд бүгдийг юу яаж чад? Сулж чад. Өмнө яг идчихлээсэн л та. Зүгээр энгийн будаа мудааг бодвол арай эрүүл. Уг нь пэйжн дотор хийгээд нэг 90 секунд халаах хэрэгтэй юм байлаа. Халуун шүлэн дээр хийж байгаа юм чи гайгүй үзээд хэлчихсэн шүү дээ. Яачаага бихлээд дуслаа. Гинчлээд нийтдээ 8 гинж 8 чамтагч хэрэглэлээ. Тавида. Миний гарчид амар гой тусч байгаа шүү дээ. За зам халтраад зогсчлоо. Хурдны замаас гараад тэр талд тарактыг зогсоод байна. Гэхдээ тэнд сул зогсоод алга байна. Тэгэхээр наашаа гарч ирээд энэ тарак ингэж зогссон байхад араас нь урж ирээд зогсчлоо. Энэ нөгөө моолын дэлгүүрүүдийн хажуудлын зам дагуу зогсчлоо. Тэгээд зам бүр халтраад болдгоо. Айгу удаан яваад айгу аюултай байгаа тийм. Тэгээ зогсчлоо одоо. Өглөө явахаас. Эдлийн тойл хөлдөөд юу ч харагдахгүй байгаа харж байна. За энд бол бүр тодорхой харагдаж байна тийм. Тэгээ сайн наашаага орж ирэх гэж энэ зам хүртэл амар халтаргаатай. Таракны бүр аваар асац явж байгааг харж байна. Ийм л амар халтаргаатай шүү дээ. Ийм амар халтаргаатай шүү дээ. Тэгт урдны зам руу гарч гайг болчихлоо гэж найдаж шүү дээ. Давс мас татсан байгаа. Одоо өглөө 9 цаг болж байна. Хөдлөе доо. Би олон чинь гулгаал яваад. Сайн трак стоп дотор нэг 10-аад тракны жолооч ахнаар сууж байгаа байхгүй. Бүр 60-70-тай Америк өгдөг байгаа байхгүй.
Тэг ярьж байгаа юм сонссон чи одоо ингээд өдөр болохоор энэ алтгаа улаан гайг болчих. Тэгээ хөдөлтөндөө ярьж байгаа хэрэг. Юмаа мэддэг болчихсон, туршлагатай болчихсон. Би чи одоо зам гайг болсон болов яах вэ? Явах уу гэж хадгалж байгаа хэрэг. Тэр бол яахгүй шээ. За өглөөний мэнд. Урт удаа явж ирсэн ачаанаас одоо салъя да. Энэ хүн нь шүү. Тэнд харагдж байгаа 5 дугаар алга руу шууд урагшаа хөрөөд хаалганы онгоолгоод өгье гинэ. Нөгөө дээврийн төмөр авч чинь. Уг нь бол энэ ачаагч өнөө өглөө болох хэрэгтэй байсан. Тэгэхдээ нөгөө өчигдөр өглөө болох хэрэгтэй байсан ачаагаа өнөө өглөө буулгаад хоцорчж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 7 хоног нэг ачаа дутуу явсан гэд хийсэн мөнгөн ч гэсэн багасаад ирж байгаа. За шөнийн 3 цаг болж байна. Яартан дээр ирлээ. Машин асаа. Яасч. За энэ 7 хоногийнхаа бичлэгтээ хамт байсан хүмүүстээ баярлалаа. Лайк дараарай, subscribe хийгээрэй, share хийгээрэй. Дараа 7 хоногийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.